Зохиолыг бичсэн Нэмарагчаагийн Эрдэнэбат. Зохиолыг уншсан Батуулдын Очир. Гүртэн 6 дугаар бүлэг. Энэхүү зохиолын бүтэн хувилбар M-Book аппликейшн болон M-Book вебсайтад орлоо. Жингүүдийн наран шарж эгээл нохоо гаслам халуун гээчийг үзүүлэх ажээ. Арваад үхэр тэрэг бүхий хөсгийн өмнө хойдод 2 морьтон үүргэлэх адил гэлдэрнэ. Хөсгийн толгойд явах өвгөн хүмүүнийг жагдал гэх бөгөөд Түшэт хан аймгийн Дарханчин вангийн хошууны албат. Тэр эхээс төрснөөс эхлээд энэ хүртэл нутгийн хужир мараатай газрыг самнаж хүрээ зүүж арилцсаар амьдралаа залгуулж яваа нэгэн. Жагдал өвгөн хэсэгтийн яваад багхан нарийн голын ширэг дээр ирмэгц морины амийг татаж хөсгөн зогсоолоо. Тэгснэ хөсгийн хойно явах хүн өд хараад "Дүүмнэ, энд цайлаад мордъё. Тогоо тулгааз их." Эмээсээр өөрөө мориноос төрүүлж бов. Ингэхтэн цуваны хойно явсан эр чимээгүйхнэр мориноос бууж үхэр тэрэгний өрөөсөн гаранд мориныхон цулбуурыг уйж харагдана. Энэ бол цагтаан гүртэн төмөртэй өсгөлөлцөж далаа гүний хүрээ хийгээд хошууг хүн зоноор нь түвэж явсан хар азрын удам юмжрын ганц хүү цэвдэн ажээ. Тэр нэгэн өвлийн өдөр хоньны бэлчээрт гүртэн төмөртэй уулзаад хагцснаас эхлээд нэрэн өвгний ганц охин халтартай дэр нэгтгэж эгэл борог амьдралын мөрийг хөөсөөр энэ хүрсэн цэвдэн далаа гүнээс нутаг сэлгэж Дарханчин вангийн хошуунаа ирээд 3 оныг үдээд буй билээ. Өдгөө түүний нас 50 хүрэхэд тунчиг төгсөн байв. Цэвдэн дэлтгар морьныхон ганцганаас ширэн богцоон мултатан авч сүүлийн үхэр тэрэгний ард өлгөөтэй багхан бор хүүдийг барьсаар жагдал өвгөн өд очино. Тэхүүд нь багхан модны сүдэр бараадаж суусан жагдал таатай энэмсэглээд "Гүй бас айхавтар халж байдаг шүү. Хоёуланд багхан амарч аваад нар буумагч мордъё доо" гэмэлээ. Зэвдэн аанал дуурсангүй үл ялэг толгой дохиод ширэн богцныхон амыг нээж тэмтрэв. Шөн дунд хэдийнэн өнгөрсөн ч нэрэн өвгөн зүүн орны толгой хавьд завилж суугаад хөөрхий эмгэнэн бараад хач. Харин халтар тулгар биедэн баггүй чилэрхэж баруун орон дээр хөрвөөсөр хэвтэн. Эцэг охин хоёрын хинхнийх нь нойр хулжжээ. Нэрэн мод толгоогоо угсарч суухтаа хэсэг чимээ чагнаад "Охин минь хүү ирж явах бололтой шүү" гэв. Халтар эцгийнхэн эл үгийг сонсож гайхсаар орноосоо өндөлөө. Тэрээр "Аваа та яаж мэдэв? Нохоо хутсангүй шүү дээ" хэмэв. Өвгөн тэхүүд нь "Цэвдэн дуугаасаа нохоо хууцахгүй штэ. Охин минь бос цай хоолон зэх. Газарт суугаа хүнд холын чимээ тодхон байдаг юм шүү дээ. Энэ хар шөнөөр манайхыг зориод ирэх өөр хэн байхав" гэд тамхиныхан утааг шунаглан соров. Халтар "Заава" гэхээс өөрийг хэлсэнгүй тэрүүхэндээ чимээгүйхэн баярлаж хэрэндээ яарсаар бослоо. Өвгөн нэрэнгийн хэлсэн үг үнэн ажээ. Хэдхэн хормын дараа гэхэд цэвдэнгийн дэлтгар морь хангинтад үрсээр хаяанд ирхэн дуулдав. Ингэснээс төдийл удалгүй эмээл хазаар хангинуулсаар цэвдэн орж ирхэн тэр. Тэр орж ирмэгцэн гэр доторхыг тойруулж хараад эмээлэн баруун хаяанд тавив. Тэгэх зуурт нэрэн өвгөн "За хүмүн мэнд сайн явж ирвөө" хэмээлээ. Цэвдэн малгаагаан тайлж гэрийн баруунаар тойрох зууртаа "Мэндэ та хоёр минь сайн сууж байв" гэж аяархан хэлээд баруун хойморт гарч суув.
Галтар түүнд цай хоол дөхүүлж өгөөд чимээгүйхнэр нулимстай нүдээр эгцлэн харлаа. Зэвдэн дуугарсангүй ч халтрын хацарт тогтсон хэдэн туслыг алгаараа зөөлөн шудраад уртаар санаа алдав. Халтар цэвдэнг бараацаар дэрэгдэн суу. Цэвдэн зүүн орон дээр хөвтөх хөөрхий хөгшнийг харж хэсэг болоод аажуухан бослоо. Нэрэн халтар хоёул ихэд гайхаж түүний хөдөлгөөн бүрийг дагуулж харна. Цэвдэн хөгшний хөл хавьд нь очиж зогсоод хэсэг ширтэв. Энэ нь хөөрхий бүсгүй халтарт нэгэн их гордлогыг төрүүлэх аж. 3 оны өмнөх тэр нэгэн өдөр цэвдэн хөгшин эхийг нь яг энэ ширтэж зогсоод гарсан бодогдоно. Наран баруунаа таашчээ. Цэвдэн мортоор гадаалсан байна. Халтар охин харин түүнийг харсаар гэрийн үүднээ зогсон. Цэвдэн дэлтгар мориндон шалмагхан мордоод жижиг бор гэрийн гаднаас үг дуугүй хөдлөв. Охин түүнийг харсан хэвээр л зогсон. Цэвдэн бодол болж байснаа ихэд эргэлзэх мэт мориныхон амийг татаж зогсоолоо. Тэгснээ гэр үүд эргэв. Тэрээр шулуухан л гэрийн үүдэнд байх халтрын өмнө очоод их л шийдсэн мэт өнгөөрөө. За дүүмэн чи хаангад миний үгийг тогтоож ав. Оройн бүрийн орохын хэрд танад хэдэн хүн ирэх вэ? Тэр хүмүүст ижинхэн хөлнөөс адис авъя гэж хэлээд ижинхэн зүүн хөлөнд мөрөгдөг юм шүү. Хэмээлээ. Хөөрхий охин халтар үнэндээ юу ч ойлгосонгүй. Нүдэн том болгож цэвдэн ширтснээ. Та юу хэлнэ вэ? Юун хүмүүс? Гэхүд цэвдэн дууган өндөр болгож охины яриаг таслаад. Чи цаг нь ирэхээр уучрыг мэднэ. Миний хэлснийг битгий мартаарай. Гэчгээд дэлтгар мориндон ташуур өргөж жижиг хар гэрийн гаднаас ширүүхэн хөдлөлөө. Халтар охин гайхсаар бас ч айхшиг болсоор бор гэрийнхэн үүдэнд ганцаар торойж хоцорвоо. Үнэхээр ч тэр үед бүх зүйл цэвдэнгийн хэлснээр болж хэвтэрд байсан хөгшин ижийн хөл дээрээ болсон бэлээ. Халтар одоо ч тэр гордлогыг тээж өөрийн эр нөхөр болсон цэвдэнг нүд цавчилгүй ширтсээр залбирч суун. Гэтэл цэвдэн хэсэгтийн зогсоод алгуурхнаар доош сууж нэрэн өвгөн өд нухацтайгаар ширтлээ. Тэгснээ хөөрхий минь сүнс нь хэдийнэн оджээ. Одоо нэг л удаа сэргэх вэ. Үгийг нь сонсоод үдэсэн нь зөв болов да. Хэмээн зөөлнөр шивнэв. Нэрэн өвгөн эл үгийг сонсмогцсон юу хэлэхэж мэдэхгүй цэвдэнг цоо ширтэн. Тэхүүд цэвдэн аажуухан босоод гэрээс гараад явчихав. Эцэг охин хоёул бисийг ширтэж гайхсаар үлджээ. Цэвдэн гараад тагчиг. Гаднаас ямархан ч анир сонсогдсонгүй. Гэтэл өдөржин унтаа мэд хэвтсэн эмгэн халтран ижитэн цай гэж тэнхэл муутайгаар хэлхэн тэр. Үүнийг нь сонссон халтар охин чихэндэн итгэсэнгүй хэсэг балмагдаад угсгийн босч домтой зэлгэн цайг шүүрч авлаа. Нэрэн өвгөн харин чимээгүйхэн залбираад эмгэн өдөө улмаа төгөж суув. Хэсэг хугацаа өнгөрчээ. Зэлгэн цай ойчилж аргасан хоолой нь нэгэнд тавирсан эмгэний хамрын үзүүрт хэдэн тусал хөлс бурзааж үзэгдэн. Гэтэл эмгэн охин өвгөн хоёроо ээлжлэн харж инээмсэглээд Хөөс чихтэй юм а. Би нэг их сайхан цэцэгт талын дунд алхаж явна гэж зүудлээ. Гэтэл цэвдэн хүү маань намайг дуудаад сая нойрноос сэрээчихлээ. Гэснэн гэрийн доторхыг тойруулж хараад цэвдэн маань хаач яв? Гэж зөөлнөр асуулаа. Өвгөн охин хоёр бисийг ширтсээр хэн хэнийхэн нүдэнд нулимс хурсан байхажээ. Гэсэн ч нэрэн өвгөн хөгшөндөө мэдэгдэлгүй нулимсаа шудраад багахан инэх аятав.
Тэгснэн "Цэвдэн маань би ойрхон гарсан" хэмээлээ. Эмгэн эл үгийг сонсоод ихэд тайвшрах мэт болно. Тэр нэг их уртаар санаа алдаад "Угдуу багтай боловч хүний сайн л юмсан. Та хоёрт минь түшиг болгохон" гэснээр дахиад л айдуухан инээмсэглэж охиныхон гараас атгалаа. Халтар дэгтэн их л яарах мэт өнгөөрөө "Тимээ тэгэлгүй яах вэ? Цэвдэн минь сайн хүн" гэж дуулдах төдий хэлээд ихэнхэн гараас чангалан атгалаа. Энэ мөчөд хөөрхий эмгэн инээмсэглсэн чихтэй нэг ихэр татаад чимээгүй болов. Үүнийг нь харсан халтрын нулимс хараа индаал хамжааргүй уурсан. Харин нэрэн өвгөн чимээгүйхэн босоод бурхандаа зулнагийг өргөв. Тэгснэн гартаан гуйлан гадартай модон хүрдийг барьж ирээд өөд болсон хөгшнөхөн зулаа дээр гурвантай хүржгэнтэл эргүүллээ. Энэ мөчөд гэрийн эсгийн үүд аяархан сөхөгдөв. Нэрэн үүд тийш харлаа. Цэвдэн гаднаас орж ирсэн байх бөгөөд царай бараалгаж зогсон. Тэгтэн нэрэн өвгөн "Гэлалаа хүмүн" гэж сөнгөтж чичирсэн хоолоогоор дуулдах төдий шивнэлээ. Оройн наран жаргаж авах үед өвдгөн шүргсэн өтгөн хар дэлтэй хул азраг унсан төмөр өөрийн уяан дээр дөрөө мултлав. Харин түүнийг гэрийн гадаа зогсох норжмаа нэн анхааралтай ажиглана. Төмөр шуудхан л унаж ирсэн хул азрагныхаа эмээлийг авч зоон урууг нь хэдэнтэй элбээд хазаарыг нь мултлаа. Ингмэгц хул азраг хангинтал үрсээр хойд зүгийг барьж яралцтал хатруулсаар одов. Гүртэн төмөр хул азрагны араас хэсэг харж зогсоод эмээл хазаараа барьсаар гэр өдөөгөө алхлаа. Төмөр норжмаа долгор гурвуул цайлж суухаажээ. Харин чулуун хүү байсангүй. Хүү төмрийн өмнөхөн мордож хондонд өхүүлэхээр явсан байна. Эр нөхрөн моргүй ирсэнд битүүхэндээ санаа чилээх норжмаа хараахан үг асууж төвдөхгүй. Гэтэл долгор ам нээж "Хүмнэ буурал морин яагав. Хүний азрах унаж ирээд тавьж байгаа харагдсан" гэхэн тэр. Төмөр тэгтэн их өдөөгөө харж айдуухан инээмсэглээд "Буурал морин маань бусдад буян болох учиртай байжээ ижимэн. Хүүн сайн хүнтэй таарч азаргыг нь гуйгаад унаж ирлээ" хэмэв. Долгор мон гэснээс өөрийг хэлэлгүй тэрүүхэндээ толгойд өглөө. Харин их хүү хоёрын ярианаас ямар нэгэн бэрхүүл болжоо гэдгийг хэдийнэн гадралсан норжмаа төмрийг чимээгүйхэн ширтсээр санаашрахаач. Тэнгэрт саран үгүй үүс өвч бүргсэн шөнө ажээ. Хаанэгхэн үйлсийн чөлөөгөөр ганц хоёрхан од гялбах төдий үзэгдээд хормхон үгүй болно. Харин гэрт тулганы хойхонтой асаасан өөхөндөн гагцаар гэрэл болохаагаад гэрийн хоймрын газарт хүү чулуун 50 унтах ажээ. Норжмаа дэнгийн гэрэл бараадаж хүүгийнхээ урагдсан дан цамцыг цойлдоно. Тэгэх зууртаан ихэд санаан чилсэн байртайгаар уй уйхэн эр нөхрөөдөө харц талбан байх вүлээ. Харин гүртэн төмөр төмөн бодолд дарагдсан мэт хөмсөг зангидсаар дэнгийн өчүүхэн галыг нүд цавчилгүй ширтсээр суун. Тэр өнөөхөл ёр дуудсан зүүдийг бодол санаандаа хургуулсаар суун. "Төмрөө"
Гэх хахирган дуунаар тэр толгоо өргөж орчноо ажив. Нүдэнд үзэгдэх зүйл огтоос байсангүй. Төмөр нүдэн дахин анлаа. Яг тэрхэн мөчөд түүний зүүн чихнэн мөсмөт хүйтэн салхи хоромхон үлээгээд "Гүртэн төмөр, насыг бодож танд төрүүлж золго юу гэд би зорж ирэв. Та минь амар байна уу?" Гэх ёрын хоолой шивнхэн тэр. Төмөр аажуухнаар нүдэ нээлээ. Тэр нүдэ нээж урагш харсан чихтэн хэсэг болоод зүүн мөр өдөөгөө толгой эргүүлв. Ингмэгцэн давхын зочиж босон харайлаа. Түүний өмнө өөрт баймгүй өтгөн хар үсэн хаашааш сул өргсөн өчүүхэн баг охин дүрлийтэл ширтсээр зогсож байхаач. Охины байдлыг нь харвал лавтай 5-6 наснаас хэтрэхгүй мэт. Төмөр охиныг үл итгэх харцаар ширтэж хэсэг болоод "Охин минь чи хаанаас гараад ирэв?" гэж айдуухан шивнэлээ. Гэтэл охин эгээл нас бит хүрсэн эр хүм мэт хөд хөхрөд саралтаж саргисан бүдүүн хоолоогоор "Гүртэн танд золгох учиртай хүн билээ би. Гар амар хөл хөсөр байх чинь ингээд дуусав. Намайг танихал баймаар" гэж хэлээд агаарт уусах мэт сарниж үгүй болох нь тэр. Төмрийн эргэж сансаар хэсэг суугаад "Энэ арай" гэж амандан шивнэв. Гэтэл түрүүнээс хойш түүнийг ажиглаж суусан норжмаа "Та минь юунд ингэж сэтгэлж хэлэн вэ? Эртхэн хажуулж амарвал яана?" гэсээр дэрэгдэн ирж суув. Төмөр гэргийн өдгөн харж айдуухан инээмсэглээд "Тэгтээ тэгж үзье" гэж мөн л дуулдах төдий шивнэлээ. Өөрийн үнгэн харанхуй дөнгөж үргээд байх цагаач. Хасаг тэрэгний хятнах чимээ хайргат газрын хатуу хөрстэй хамжиж нэгэн хөгийг үүсгэнэ. Харин тэрхүү хөгийг дэмжиж хаа нэгхэн эртэж болжмор өөрийн дураар жиргэх билээ. Тэрхүү үхэр тэрэг дээр нэрэн өвгний өөд болсон хөгшнийг бүгэн пансаар хучиж оршоосон байх бөгөөд дэлтгар морин унсан цэвдэн ганцаар тэргийг хөтөлсөөр явхаач. Тэр тин явхтан холгүй харагдах багхан цагаан толгойг хараачлана. Тэрээр "Миний эхээс ялгаа юу байх вэ? Газрын сайныг санаж оршоо доо" хэмээн бодох зууртан хоромхон царай бараалгаад "Гэвч би чинь хар мөртэй хүн. Эдэндээ гайл болчихгүй юмсан" гэж шүүр салдаж хөмхийгөө зуулаа. Гэтэл гэнэт дэлтгар морь зог тусаад зогсож орхих нь тэр. Гэвч хар морь үргэсэнгүй, эзэн цэвдэн ч цочиж ширвэцсэнгүй. Угаас болдог зүйл болж буй мэтэр хүлээхаач. Ингмэгц түүний өмнөх газраас эрчилсэн хуй урган босч ирэв. Цэвдэн хар хуйнаас харцаан багхан буруулаад алсын уулын толгойг ширтэх мэт зогсон. "Чи юугаан хийж яваа юм? Хэдий болтол угаадас горилсон золбин шиг энэ мэтэр явах юм. Чамайг төрхөөс өмнө төөрөгчин зурагдсан юм шүү" гэх хахир хоолой хадаж хавийн анирыг нам дарав. Цэвдэн дуугарсангүй. Бас нүд далдарч бүхийсэнгүй. Өнөөхөл байдлаараа толгой өргөж аль нэгийг ширтсээр зогсон. Ингмэгц өнөөх ёрын хоолой хүр хийтэл хөхрөөд "За яах вэ? Чи ч удмын нэрийг уулныхаа шороотой хутгачээ. Уухтаан чийл хүсвэл эргчээ хүчин хялбар олжих учиртай. Ижид чинь тийм хувь тавилан даанч байгаагүй дээ. Байсансан бол гүртэн удмын голомт өдгөө бөгчгсөн байх байж. Цэвдэн чинийхээр болог. Гэхдээ чиний үр миний удам халтрын хевлэд бүрэлдэснийг санаарай"
Удмын тангарагаас нятсан чамайг төрөх үрчин гэсгэх вэ? Гэж хэлчихэд өнөөх харахгүй нар буруу хуйларсаар газарт шингэн алга болов. Зэвдэн саялныг харц буулгаж өмнөх замаа ширтлээ. Тэр үг дуугарсангүй. Хүний урманд нүүрэндээ чичвхийг хувирал үзүүлсэнгүй. Дэлд хар мөрөн зөөлөн давираад цааш зам юугаан хөөв. Ингмэгцэн хасаг тэрэгний хангир жингэр хийх чимээ орчны намгүмд ноёлож хар мөрний товлцтол алхах дуун хөг нэмж товшсоор. Юмжрын цэвдэн өнөөхөл багхан толгойн зүг тийм дөдлөнө. Өглөө эртлэн болсон төмөр хүүгийнхээ номхон бор морийг унаад үст хайрхны өвөр билүү дөнгөжээ. Учир нь тэр засаг ноёноос хишиг болгож хүртээсэн хідэн сайхан агтан эргэж явааны. Угтан унаа болох морин барихаар яваа хэрэг. Тэр бодсон ёсороо л агтныхаа барааг түүртэлгүй олж харав. Гэтэл түүнийг амдаад ганц морьтой хүн айсуу харагдана. Төмөр түүнийг хараахан танихааргүй зайд байх учраа мориноосоо бууж газарт завлан суугаад хүлээлээ. Ирэгч хүмүүнийг ойртон ирэхийг үзвэл түүний итгэлт нөхөр Балтан байж таарав. Квевас уулзалгүй уудсан хүнтэй малын бэлчээрт таарах нь. Хэмээн бодох зууртан төмөр айдуухан инэмсгэлсээр суун. Балт тэгтэн шулуухан явсаар дэрэгдэн ирж дөрөө мултлаад амар мэндэ мэдэлцэв. Тэгсний хойно төмөр. За хаваард үзэгдээгүй хүн хаанаас хаа хурч явна. Хэмээлээ. Балт төмрийг харж инээмсэглээд. Хэлээд юугүй төмөр минь. Би чинь хошуу ноёныхон хэсэг адууг харгалздаг болсноос хойш явдал багхан нэмэгт айдал байна. Ямартай л өнгөрсөн хавраас хойш танайд бууж амжихгүй явах. Өнөөдөр харин явдлын далин болгоод танайд хүрий гэж санаад энд таардаг шүү. Ингээл төмөр толгой дохино. Тэгснэн нэгийг санах мэт царайгаан төв болгоод. Өнөө хідэн хүүхэд маань мэнд сайн байцгаана. Гэв. Балт. Сайнаар барахв төмөр минь. Угаасаа тэр хэрэг дээр засаг ноёны минь зүв байсан юм. Чи хүн бол муутай тэр олон өнчсийг хичнээн тэтгэв. Тэд одоо алтан хуйг ноёны хаяаг бараадад эхнээсээ тусд орж байна. Юу алцах вэ? Хэмээлээ. Төмөр таатайхан инээмсэглэж толгой дохив. Гэтэл Балт. Чи чинь чулууны номхон борыг унаж явах чинь. Гэсээр тэртээ дор бэлчиг 10 дагтны зүг харав. Төмөр. Харин тийм ээ Балт минь. Хүүгийнхээ морийг унаад явж байна. Энэ хэдийгэн гэр өдөд өхүүлж үзэхээс. Хурдан хээр морь минь саявтархан унаад өгсөн хөөрхий. Буурал морин бас буян бодоод өргөчөглөө. Энэ хэдээсээ л нэгийг барьж уная да. Гэв. Балт чимээгүйхэн толгой догсоор агтны зүг ширтэн. Тэгснэн эд ч мөн хэцүүтэй. Хээрийн амтэн шиг л явж үзэгддэг. Эмээл тавьсан адуу байхгүй те. За юутай хоёулаа мордъё. Хамжаад танаагаада хүргээтэй. Учир нь олдох байлгүй. Гэд өөрөө шалмагхан босч мориндоо мордов. Түүнээс төдийл удалгүй 2 11 тооны ардаг догшин агтыг хөөсөөр төмрийн гэр өдөө довтолгож одох нь тэрэ. Ижи аав ирж гин. Агтаа хөөгөөд балтахтаа ирж гин. Чулуун ихтүү болсоор гэртээ хар гүхээрэн орж ирэв. Тогоотой сүү самарч зогссон норжмаа хүүгэн харж хөмсөг зангидаад. Үгүй чи чинь аяар гим? Гэснэн хоромхон царай цэлмэж. Ачтай юу да агт нь ойрхон байж. Балт бас таардаг нь бүрч болж тээ. За миний хүү аавыгаа тосоод гар. Морио юулмэгцэн бор морин унаад хониндон яв. Одоо бүр салхитаад холдож байгаа.
Ингээл хүү заа гэсээр эргэж гэрээсээ гот хийв. Балт төмөр хоёул салхинаас өөр зүйл нуруундаа хүргэлгүй хэдэн жил тойрсон ардаг тарган мордыг харсаар зогсон. Балт тэн хэсэг зогсоод бас айхавтар таргалжээ. Уйж хөнгөрүүлж лавтай 2 хонуулаад мордсон зөв биз. Наадуу ч одоо болгиж гавихгүй харайж дийлэхгүй болчихч. Ингээд хэг хөхрлөө. Төмөр түүний үгийг нь дэмжиж инээмсэглээд алив балтаа тэр том хонгор морийг бариадах гэж агтны захад толгой хайлан зогсох урт дэлтэй хонгор морийг заав. Балта за та тэр чин зөвдөхөө гэсэр мориндон ташуур өгч ухсхийв. Тэр тийм довтлогомгцон суран бугуйлан ганцхан даллаж хаяад том хонгор морины толгойг шав хийтэл цаламдаж орхив. Төмөр инээмсэглсээр мориноосоо буугаад өөрийг нь амдаж ирсэн чулуунд цулбуурыг нь өгч эмээлийн бүргээс хазааран аваад хонгор морь өдөө алхлаа. Үүнийг харсан Балта төмөр минь шуудхан чигтээ даваарай. Наад чин толгой дээр гарах нь шүү. Ингэж захина. Төмөр нэгэнд тогтсон хонгор моринд зөөлөн төглөө. Гэтэл хонгор морь хойд хөл дээрээ босч төмрийн зүг хитэнтэй самрав. Төмөр хай гэж зандраад дахиад л дөхөв. Хонгор морь хамраан дуугархсаар хөхмхаан чичрүүлж зогсоно. Тэгмэгцэн төмөр гараа айжуухан явуулж байснаа ганцхан ухсгээд хонгор морины өрөөсөн чихнээс нь тас атгаад авах нь тэр. Хонгор морь нэгэнтээ янцаглаад дороон шээс алдахаажээ. Үүнийг нь харсан Балт инээмсэглсээр бугуйлан суллах зуртаан бас сайхан атгадагсан хэвээрээ шүү гэж багтсан өнгөөр хилээд мориноосоо буулаа. Энэ зурт төмөр том хонгор морийг хэдийнэн хазаарлаж аваад суран бугуйлаас нь суллаад байв.